За өнөөдөр та нартай сүнсний сэрэлтийн 4 төвшинг тайлбарлая гэж бодлоо. 4 удиралтай нийлүүлээд тайлбарлавал маш илүү ойлгомжтой байх болов уу гэж бодож байна. Их үе буюу хүний сэтгэл зүйн маягийн дотоод үзэл бодлоо олох гэж байгаа энэ төвшинг бол өвлийн үе буюу нойрсон сүнс гэж хэлдэг. Энэ нь юу гэсэн үг гэхээр өвөл болохоор ингээд амтан ургамал бүгдөө хичээндээ ороод бүгдөө унтаад нам гүн болчдөг тий. Замун гаднаасаа хэдий бүх юм хэвэн харагдаж байгаа боловч дотроо хүйтэн, нойтон хэцүү өдрүүд бол өвлийн өдрүүдтэй байдаг шиг хүний сэтгэл зүйн майнд өөрчлөгдөх сүнсний сэрэлт явагдах энэ үе ч гэсэндээ хүн өөрийнхөө гой сайхныг мартчихдаг. За би юунд дуртай, юу хийх гэж төрсөн, яах гэж энэ амьдралд амьдарч байгаа вэ гэдгээ хайхыг хүсэж байгаа боловч чадахгүй, мэдэхгүй, ойлгохгүй гацсан, төөрөгдсөн, намгүн болсон амьдралтай амьд төөрөгдөлд орсон байгаа үеийг бол сүнсний сэрэлтийн нойрсон сүнс буюу өвлийн улирлын үе гэж нэрлэдэг. За үүний дараа амьдрал маш олон үйл явдлууд тохиолдно. Тэр үйл явдлуудаас хамаарат хүний сүнс сэрж эхэлдэг. Энэ нь бол өөрийгөө дотроос нь өөрчлөх тэр зам, тэр сонголтыг хийж байгаа үе гэж нэрлэж болно. Энэ бол хаврын үе. Энийг сэрж буй сүнс гэж нэрлэдэг. Юу гэсэн үг вэ гэхээр хавар бүх зүйл сэрдэг, цэцэг ургамал дэлбэгээ нээдэг, хүн бүхэн өөрийн гоо үзэсгэлэнгээ хайдаг гэдэгтэй адилхан хүний сэтгэл зүйн сүнсний сэрэлтийн төвшний хувьд хүн бас өөрийгөө ямар гоё давуу талтай, ямар одоо ид шидтэй те, ямар одоо юугаар яаж ингэж тэжээгддэг, амьдралаас юунаас ирч хүч авдаг талаараа боддог, мэддэг, түүнийгээ хайж туршиж үзэж байгаа үеийг хэлдэг. Энэ үед бол хүн илүү гэрэл рүү тэмүүлдэг, илүү нүдэн нээгддэг, илүү ирч хүчтэй, илүү дааз жаргалтай байдаг. Энэ хаврын улирал өрнөнд дулаа ирээд нэг юм гой сэтгэл мэдрэмж одоо хүнд ирдэгтэй адилхан гэж хэлж байна. Хоёр дахь үе бол хүнд бол маш чухал байдаг бахан. Энэ үед хүн өөрийгөө олдог, дараагийн замаа мэдэрдэг, тэ өөрийгөө илүү сайхнаар тосолж тортож гаргаж ирдэг. За зуны үе буюу гэрэлт чихэлсэн сүнс гэдэг үе рүү ордог. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр 100 цаг аль хэдийнэ бүх зүйл ногоорчихсан, аль хэдийнэ бүх цэцэг дэлбэлчихсэн, аль хэдийнэ бүх амьтад ичээнээсээ бүрэн сэрчихсэн үетэй адилхан хүний дотоод би энэ нь дуртай штэ, би энийг хийж чаддаг штэ, би ийм давуу талтай штэ гэдгээ нээгээд таниад олчихсан үеийг зуны буюу гэрэлтэж буй сүнсний үе гэж нэрлэдэг. Энэ бол яг цэцэг дэлбэгээ нээж байгаа юм шиг, өглөө нар мандж байгаа юм шиг яг тэр үетэй адилхан хүн дотоод гэрлээ мэдэрч сурсан байдаг, сэтгэлдээ амар амгалан зүйлүүдэд ойлгосон байдаг. За ер нь бол юм аз жаргалтай, энерги дүүрэн бусдад нөлөөлдөг, бусдад тусалдаг, хайрладаг, ивэдэг, өөрийнхөө асуултанд өөрөө хариулж чаддаг үеийн төвшинг хэлж байгаа гэж ойлгож болно. Илүү бүтээлч болсон байдаг. За ингээд түүний дараа бид нар намрын үе буюу тэнцвэрт орших сүнс гэдэг үе рүү шилждэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр аль хэдийнэ өөрийгөө унтраа байх үеэс, төөрөгцсөн үеэс дэлбэлүүлээд, гэрэлтүүлээд, түүнийгээ өсгөөд хөгжүүлчихсэн хүнтэй ухаарлын үе рүү ордог. Юу вэ гэхээр бүх зүйлийг хүлээн зөвшөөрдөг, өнгөрсөн амьдралдаа тохиолдсон сайн болон муу зүйлүүдийг хүлээн зөвшөөрч энэ бүх утга учиртай тохиолдсон юм байна гэдгийг ойлгож, тайвширч, хаваржингаа тарьсан зүйлүүдийнхаа үр шимийг хүртдэг улиралтай адилхан маш олон зүйлүүдийг үзсэн, туулсан, зовж шансан энэ замынхаа ургацыг хураагаад те бүх зүйлийг тавьж явуулаад, явах хүмүүсээ явуулаад, үлдээх хүмүүсээ үлдээгээд өөрийнхөө үн цэнийг улам илүү мэдрээд, өөрийнхөө үр шимийг улам илүү таньж мэдсэн үеийг бол намар буюу энэ үе уучлалаар дүүрэн байдаг, ухаарлаар дүүрэн байдаг, амар амгалангаар дүүрэн байдаг, амьсгалж эхэлдэг, бусдыг хүндэтгэж эхэлдэг, бусдын сүүдэр дор биш эсрэгээрээ өөрийнхөө гэрлийг асааж чаддаг маш олон өнгөтэй улирал штэ тий, ногоон, шар, улаан ингээд бүх зүйл өөр өөрсдийнхөө өнгөөр дэлгэрдэг маш үзэсгэлэнтэй улиралтай адилхан энэ сүнсний төвшингийн хамгийн сүүлийн төвшин буюу намрын тэнцвэрт орших сүнсний төвшин бол дотроос өөрийгөө мэдэрч байгаа өвлийн үе, зуны үе, хаврын үе аль хэдийнэ ойлгочихсон. Энэ одоо бүх өнгийг өөртөө уусгачихсан, бухимдаж, гомдож, айжсэн өдрүүд аль хэдийнэ явуулчихсан ийм үе ингээд байдгаа. Тэгэхээр та нар маань энэ сэтгэл зүй мэдрэмжийн аль төвшөнд явж байгаагаа мэдрээд дараа нь ямар төвшин таныг хүлээж байгааг ойлгосон байхаа гэж найдаж байна. Ингээд та нартай амжилт хүсье.